Таны мэдхүүн од мөндөр сувг үүсгэн байгуулагдсны 1 жилийн ойгоо алтан гишүүдийн хамтаар тэмдэглэл өнгөрүүллээ. Хүүхэд залуус таны мэдхүй шинжлэх ухааны мэдлэг олгодог тус сувгийн хамт олон 1 жилийн хугацаанд 1100 орчим нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Дотоодын контент үйлдвэрлэлийн нэр хүндтэй тоглогчулах од мөндөр сувг нь үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч хүн бүрийн шимтсэн сонсох дуртай сувг болсон. Анх таны мэдхүйн нэвтрүүлэг бэлтгэх хүсэлтэд хөтлөгдөн нэвтрүүлгээ бэлтгэж эхэлсэн тус сувг өдгөө олон үзэгч сонсогчтой болж үйл ажиллагаагаа улам бүр тэлж байна. Энэ олон мөндөр байсан. Өнөөдөр шинжлэх ухааны таны мэдхүй од мөндөр сувгийн 1 жилийн явуулж байна. Тэгэхээр 1 жилийн ойгоо шинжлэх ухааны таны мэдхүй од мөндөр сувгийнхан маань өөрсдийн алтан гишүүдтэй тэмдэглэж байгаа. Тэгэхээр яагаад алтан гишүүдтэйгээ тэмдэглэж байгаа вэ гэхээр өнөөдөр бидний төрсөн өдөр тэгээ од мөндөр сувгийг бид нар жилийн турштай амжилттай үйл ажиллагаагаа явуулгаад шинжлэх ухааны таны мэдхүйг олон нийтэд түгээхэд манай алтан гишүүд бол биднийг яа харахгүй дэмждэг, бидний хийсэн цагаас дэмжиж байгаа хүмүүс учраас алтан гишүүдтэйгээ хамтаар өнөөдөр алтан гишүүн алтан говь гэдэг арга хэмжээнд өнөөдөр бид нар төрсөн өдрөө тэмдэглэж байна. 1 жилийн хугацаанд 1100 орчим нэвтрүүлгийг өнөөдрийн байдлаар хийлээ. Тэгээ 1100 нэвтрүүлэг гэдэг бол тоглоомжтой. Энд дандаа шинжлэх ухааны тань мэдхүйн нэвтрүүлэг болохоор тэгэхээр хэрхэн хөгжсөн байг бид өөрсдөө хөгжлөө. Яг л эхлээд мэддэг юм ярина. 100 юм яриад дуусна шүү дээ. 1100 гэдэг бол тэгэхээр маш их судалсан гэсэн үг. Энэ хугацаанд ялангуяа энэ мэдлэгээ түгээсэн манай 25 6 энэ хөтлөгч нар маань өөрсдөө ч гэсэн их сайн хөгжлөө. Мөн медиа группийн бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдэж хамтын ажиллагааны урт хугацааны түншлэлийн гэрээг байгууллаа. Ингэснээр од мөндөр продакшны бэлтгэх бүх төрлийн контентууд тодруулбал ярилцлага, мэдээ, подкаст, уран бүтээл, шууд дамжуулалт зэргийг зөвхөн медиа группийн мэдээллийн сувгууд болох NTV телевиз, FM 107 болон 83.3 радио, Time цэгийн сайт болон бусад тус бүрийн дагалдах сошиал сувгуудаар хүлээн авах боломжтой боллоо.